Монголын баялаг бүтээгчид үндэсний үйлдвэрлэгчдийг төр засаг өндөр хөндөж аж үйлдвэрийн гавьяат ажилтан гэсэн хэрхэн өндөр цалыг надад бол манай хамт олонд өгсөн тоолыг баяртай байна. Үнэхээр сэтгэл огшиж байна, сайхан байна. Монголын баялаг бүтээгчид үндэсний үйлдвэрлэгчдийг төр засаг өндөр хөндөж аж үйлдвэрийн гавьяат ажилтан гэсэн хэрхэн өндөр цалыг надад бол манай хамт олонд өгсөн тоолыг баяртай байна. Үнэхээр хийж бүтээсэн хүмүүсийг төр одоо үнэлж эхэлж байгаа юм байна. Манай ард түмний дунд ярьдаг. Шагнад эзнээ олох байна гэж. Өнөөдрийн харж байгаад бол шагнадууд нэлээ эзнээ олсон тийм шагнад байна гэж анзаарэгдэж байна. Ингээд тэр Монгол улсын нэр хүндтэй баатруудын нэр хүндтэй хүмүүсийн дунд багтах болсондоо туйлын баяртай байна. Ард иргэдээ гүн ардаа бас тодорхой хэмжээний эрүүл мэндэд хөрөнгө оруулъя гэж ховонцоос умнаасаа татгалзъя. Хүнстэй хөрөлцөхөд аюулгүй сав суулгая. Хүн болгон хэрэгэлцгээе гэдэг. Их орондоо ихийг бүтээж эрүүл мэндэд хөрөнгө оруулах гэсэн энэ сайхан өөрөөр төслөө өөрийнхөө хэмжээнд хэрэгжүүлж байгаа. Бид хийж чадах юм бол нэгэн өдөр сэтгэлээр үнэхээр хийгсэн ажилдаа үнэхээр одоо сэтгэлээ гаргаж ажиллаж хөдөлмөрлөж чадах юм бол бид одоо юунд ч хүрч болохыг бид бэлхэн харж байна. Энийг залуучууд баялаг бүтээгчид дандаа санаж бодож ажиллаж байгаарэ гэж хэлмээр байна. Нийтийн хоолны тэрээстээс ажлын гараагаа эхэлж хоол хүнсний үйлдвэрлэл тоног төхөөрөмжийн салбар 43 жил тууштай хөдөлмөрлөж байгаа чиглэл компанийн захирал сегментийн бомцэнд Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан салбар шагнаж байна.